Соёлын өв бүхий газрыг зөвшөөрлөгийн ухаар улаарч байсан Гачууртын Чимбатын үйлдэлийг нутгийн иргэд нэгэн сайт хамтран таслан зогсоож чадсан юм. Баянгар аймгийн Галуу цумын 3 дугаар багийн нутагт хамаарах соёлын өв бүхий байгалийн үзэсгэлэнт газрыг Гачууртын Чимбат эрх мэдлээрээ далайлган илтэд хууль зөрчин эзэмшин авч тусгай зөвшөөрлгүйгээр уурхайн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Нутгийнх нь өв соёл тээсэн газрыг зөвшөөрлөг явуулж эхэлсэнд нутгийн ард иргэд олноор игдүүцэн тэмцэж нэгэн сайт ил тодоор сурвалжлан ажилласан. Иргэдийн эсэргүүцлийг үл тоож өдийг хүрсэн багийн болон хурлын дарга нарын чихэн онгойж чиг үүргээ ухамсарлан ажиллах болсон юм. Тодорхойлбол Тус аймаг орон нутгийн удирдлагууд иргэдийн хурлаа зохион байгуулж Баянгар аймгийн соёлын өв тээсэн газрыг ухах гэж байсан үйлдэлийг таслан зогсоож ухахаар улайрсан Чимбатын хүсэлтийг хүчингүй тооцсон шийдвэрээ гаргасан юм. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг зуцаллаа хэдүүлээ. За өнөөдөр энэ Галуу сумын иргэдийн хувьд бол орон нутгийн иргэд мэдээлэлс хол учраас сумын иргэдийн төлөөлөлтийн хурлын тогтоол яаж гарсан бэ? Тэр нь одоо ямар хор орчтой гэдгийг мэдэхгүй байсан. За энэ дээр нь миний хувьд бол одоо зөвлөхөр ажиллаж ямар ч гэсэн бид бүхэн баг болж сумын иргэдийн төлөөлөлтийн хурлын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тодорхойлох хүчингүй олголоо. Энэ ямар хор орчтой вэ гэхээр уулархан компани яг шууд нүүж ирээд кемпэ байршуулах зөвшөөрлийг одоо бид хүчингүй олголоо. За сайн байцгаана уу. Би бол Баянгар аймгийн Галуу цумын өнөختийн 3 дугааргийн Уутын голын одоо онгон хүү байгаа. Гэхдээ энэ тэмцлийг бол одоо анханаас нь хийгээгүй. Одоо чи бол энэ хүмүүсийг дөрхирлаа. Чи бол тэмцэл хийхэд утга учиртай байх хэрэгтэй. Энэ төргээд маш олон одоо дайралтууд бол ирж байна. Бидний гол шаардж байгаа зүйл бол үндсэндээ багийн иргэдийн сумын иргэдийн төлөөлөгчд нь өөрсдөө компани өөрсдийнхөө талд ингэж бас ингэж ашиг сонирхлын одоо зөрчил гаргаж одоо ингэж дэмжиж байгаа энэ хэлбэр нь болохоор бид нар одоо хууль бус гэж үзэж байгаа. За тэгээд дээрэс нь бас соёлын өв бүртгэгдэж байгаа. За соёлын өвийн ингээд өвийн ажилтан ирээд манай дээр одоо ингээд судалгаа хийгээд орон нутгийн тусгай хэрэгцээнд тусгай хамгаалтанд авна гэдэг ингээд явангууд цаад яам дээр яагаад очихгүй байгаа юм бэ? Энэ дээр бас одоо тийм хардлагууд бас байгаад байгаа. Тэгэхээр бид нар яг ингээд хэвлэл мэдээллийнхэн бас ирээд ингээд бид хэдийг ингээд чөлөөтэй сайхан ингээд санаа бодлоо илэрхийлээд энэ төрлийн байгууллагын нээлттэй ил тод байх тухай хуулийн дагуу ингээд гоё бүх зүйлийг олон нийтэд нээлттэй ил болгож байгаад бол ер нь бол баяртай байгаа. За сайн байна уу. Би бол өнөخت Баянгар аймгийн улсын тэргүүний Галуу цумын өнөخت 3 дугаар гэнсэг дараа Нанжид Сүрэн гэдэг хүн байна. За манай багийн үед одоо 2017 оноос ахуулаад өнөөдрийн хүртэл одоо энэ уул уурхайтай тэмцэж байгаа юм баг байна. Ер нь яг сум орон нутгийн удирдлагууд одоо уурхай гарах гад одоо саанаасаа тийм гэрээ хэлцээр хийлцсэн одоо анх хоёр гэдэг залуу байгаа. Тэр одоо миний одоо найз нэг үеийн залуучууд байхгүй. Тэгээ бид нэр хамгийн гол нь энэ дараагийн удирдлагууд тэднэртэй гол тэмцээд байгаа гол асуудал биш. Бид нэр бол одоо нутаг саал бүрэн бүтэн бай унган дөрхөөр нь авж үлдэх гэсэн л бидний ерөөсөө гол зорилго тэр байгаа. За Баянгар аймгийн хувьд бол одоо 21 аймагт одоо хүний хөгжил Баянгараас за энэ дээл нэг ярмаар тасдаж болно шүү дээ бичлэг тийм. За юу гэж ярив. Соёлын өвт одоо 14 турсгалын зүйл байдаг. Одоо яг тэр ухах гэдэг тэр газар нь их дугуйд. За тэрэн болохоор зэрэг 2022-оор 24 25 онд тийм судалгаанууд ирээд хийгдсэн. Хийгдээд яг тэр соёлын яамд яг очиж гин үү аймагт очдөг юм уу цагдаа удирдлагууд ямар шатанда очдөг юм. Тэгээ нөгөө очсон бичиг баримт нь цаашаа явдаг юм уу тэрэн дээр багийн ард иргэд маш хардталтай өнөөдөр хүртэл ийм байдалтай л байна.